CFA-гийн level 1-ийн economics хичээлийн learning mode бол 3 дээр бид нэр сангийн бодол гэсэн хичээлийг үздэг. За энэ хичээлийн нэг сонирхолтой тестийг хэдүүлээ хамтаа харцгаая. За fiscal deficit-ийг асуусан байна те. Төсвийн алдагдлыг тэлэлтийн хэрэгсэл болгон ашиглахгүй байх шалтгаан юу вэ гэж. Not use шүү. Энэ not гэдэг үгийг аягүй сайн анхаарах хэрэгтэй шүү. За тэгээ most likely гэж байгаа учраас ашиглахгүй байх гол шалтгаан юу гэж асуусан байна. За A хариулт нь энэ нь одоо хувийн хөрөнгө оруулалтыг crowd out буюу шахан гаргадаг гэсэн хариулт байна. За B хариулт нь засгийн газрын өөрийнх нь ихэнх хэсгийн дотоодын иргэд за тэр улс тухайн улсын иргэдний эзэмшдэг гэсэн хариулт байна. За 3 дугаарт нь засгийн газрын төсвийн алдагдлыг ашиглаад капитал хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх эсвэл хүн капитал руу хөрөнгө оруулж ивэл гэсэн ийм 3 хариулт байна. За тэгэхэд төсвийн тэлэлтийг одоо ашиглаад одоо сөрөг нөлөө үзүүлдэг зүйл бол энэ мэдээж энэ A хариулт. Энэ бол хувийн хөрөнгө оруулалтыг шахан гаргадаг гэсэн. За маш сонирхолтой сэдв энийг бас дэлгэрүүлээд тайлбарлая. Тэгэхээр төрөөс татвар хураах эсвэл төсвийн зардал батлах энэ үйл ажиллагаа явуулж байгааг бид нийтээр үндсэндээ сангийн бодлогоор нэрлэлцдэг. За тэгээ сангийн бодлого яваад үзэх юм бол төсвийн орлого тал нь юугаар бүрдэн гэхээр хэвшин татвараар бүрдэнэ. За мэдээж өөр янз бүрийн орлогын их усүр байж болох гэсэн хамгийн гол нь бол төрөл бүрийн татварууд байна. Нөгөө талд нь засгийн газар зардал гаргана. За тэгээд татврын орлого нь засгийн газрын зардлаасаа давж явах юм бол энэ бол төсвийн илүүдэлтэй гэж үзнэ. Харин эсвэргээрээ буюу засгийн газрын зардал нь засгийн газрынхаа орлогоос давчих юм бол энийг бид нэр budget deficit эсвэл fiscal deficit буюу төсвийн алдагдал үүснэ гэж хэлдэг. За энэ төсвийн алдагдал бол зөвхөн тухайн жилдээ л гардаг бол энэ төсвийн алдагдлууд хэд хэдэн жилийн турш хуримтлагдаад гэх юм бол бидний энийг нийтээр нь юу гэж хэлдэг вэ? Засгийн газрын өр гэж нэрлэдэг. Тэгэхээр засгийн газар нь өртөө байх юм сайн зүйл юм уу, муу зүйл юм уу гэдэг асуудал руу орж ийн гэсэн. За энд бол CFA curriculum хэд хэдэн янзаар хариулсан байна. За юу гэж хариулсан байгаа гэхээр хэрвээ одоо энэ тестэн дээр ч гарч байгаа хариулт нь тийм хэрвээ энэ зүйлийг бид нэр өөрөөр хэлбэл тухайн улсын засгийн газрын өрийн дийлэнх хэсгийг нь өөрийнх нь иргэд эзэмшдэг. За ийм улс орн жишээ байна. Жишээлбэл Япон улс бол Япон улсын засгийн газар маш их өртөө. Гэхдээ тэр өөрийн хин эзэмшдэг гэхээр Японы иргэд Японы аж ахуйн нэгжүүд эзэмшиж идэг. За тийм учраас Япон улсын хувьд бол гадаад өр бол ерөөс биш засгийн газрын өр гэдэг бол ерөөсөө тийм том асуудал биш. Харин манай улсын хувьд засгийн газрын өрийн ихэнх хэсгийг нь бол гадаад өр эзэлдэг. За тийм учраас энэ бол нэлийн асуудалтай байж болно. За нөгөө талаас бол тухайн улс одоо юу гэдгийг бүтээн байгуулалт хийж байгаа тийм одоо нөгөө нэг капитал хөрөнгө оруулалт хийж байгаа. Капитал хөрөнгө оруулалтын төслүүд хийж байгаа. Томоохон дид бүтэц, за цахилгаан станц барьж байгаа, зам гүүр барьж байгаа тохиолдол. За зам гүүр барихтаа гэхдээ хаамаагүй газар биш шүү. Хамгийн эдийн засгийн үр ашигтай газараа зам гүүр барьж байгаа тохиолдолд бол энэ бол буцаагаад эдийн засгийн үр өгөөж нөхцдөг учраас засгийн газар тухайн үед өртөө байх бол нэг тийм том асуудал биш байдаг. За дээрэс нь мэдээж боловсролыг дэмжих зорилгоор янз бүрийн дунд сургууль барих ч байдаг юм уу иймэрхүү асуудлууд явж байгаа юм. Мөн л адилхан нөгөө хүн капиталаа нэмэгдүүлчихдэг учраас тухайн улсын хувьд бол энэ зүйлээ нөхөд авчдаг байна гэж. За эсвэргээр асуудал дагуулдаг 3 зүйл байна. За энэний хамгийн түрүүнийх нь бол засгийн газар төсвийн алдагдлалд ороод энэ нь татврын дарамтыг нэмэгдүүлэх гэдэг хэлэх юм бол энэ бол том асуудал. За энэ зүйл бол яг өнөөдөр Монгол улсад тохиолдож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл засгийн газар нь төсвийн орлого нь буураад төсвийн алдагдлалд орох шинжтэй болоод ирэнгүүт яаж юм нэхэр татвараа нэмдэг, торгуулаа нэмдэг, янз бүрийн хөнгөлтүүдэд цуцалдаг иймэрхүү дүр төрх ажиглагддаг. За ингэх юм бол нөгөө аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс хөдөлмөрлөх сонирхолгүй болно. Аж ахуйн нэгжүүд үе таалгаа баримт гэдэг юм. Энэ нэргээд эдийн засгт сөрөг нөлөө үзүүлэх гэдэг юм бол төсвийн алдагдал бол одоо сөрөг зүйл, таагүй зүйл болж хувирдаг. За дээрэс нь засгийн газрын өрийн ихэнх хэсгийг нь дотоодын иргэд аж ахуйн нэгж нь биш, гадныхан өөрөөр засгийн газрын гадаад өр голж явах юм бол энэ бол ноцтой асуудал болдог. За тэгээ энэ нь бол нөгөө нэг олон улсын зээлж зэрэгэлт нь нөлөөлнө. За бүр хамгийн даамжирсан хурц хэлбэр нь бол засгийн газар нь тэр өөрөө төлж чадахгүй тэрээр дефолт зарладаг. За энэ одоо Аргентинд тохиолдсон жишээ байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар дефолт зарлах юм бол тухайн улс эргээд нөгөө нэг олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоход асар төвөгтэй болдог. Өөрөөр хэлбэл итгэлцлэл одоо гээж гэсэн үг шүү дээ. Мөнгөө өгөхгүй олон улсын зах зээл дээр мөрөөд алга болж байна гэдэгтэй яг адилхан гэсэн үг. За сүүлийн нэг чухал нөлөө бол энэ crowding out гэдэг ойлголт байгаад байгаа.
За энэ тестэн дээр бас гарч ирсэн та бүхэн санаж бол тестийн A хариулт буюу зөв хариулт бол энэ crowding out-тай холбоотой байсан. За crowding out гэдэг нь юу юм бэ гэхээр ерөөсөө бид нар санхүүгийн зах зээл гэж ярих нэг хөрөнгийн илүүдэлтэй хэсэг нь хөрөнгийн дутагдaltaй хэсэг рүүгээ мөнгө өгдөг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь нэг эрэлт нийлүүлэлтээр л зохицсон гэсэн. Нийлүүлэлтийн хин идэв гэхээр хадгаламж гэдэг юм уу хөрөнгийн илүүдэлтэй хүмүүс хадгаламжийн институт хөрөнгийн зах зээл рүү оруулаад хийчихэж байна. Нөгөө хөрөнгийн дутагдaltaй хэсэг гэдэг нь компаниуд байж болно. За тэгээд түрүүний дурдсан засгийн газар төсвийн алдагдaltaй болчих юм бол хөрөнгийн дутагдaltaй тал болчихдог. Тэгээ эрэлтийн үсгдэг гэсэн. Тэгэхээр эрэлт нийлүүлэлт нь ингээд байж хахад эрэлт нэмэгдчихэл. Засгийн газар төсвийн алдагт орчих юм бол зээлжих сангийн эрэлт нэмэгдчихдэг. Аливаа зүйлийн эрэлт нэмэгдэх юм бол үнэ өснө. Тэгэхээр тэр зээлжих сан буюу loanable fund-ийн эрэлт нийлүүлэлтийн үр дүнд юу тогтно бэ гэхээр бодитгүй тогтдог. За энэ бодитгүй шүү. Айгүй чухал ойлголт. Энэ бодитгүй гэдэг имийг энэ loanable fund-ийн supply and demand дээр гаргаж ирдэг учраас засгийн газар төсвийн алдагт ороод байхаар хүүний түвшинг, бодит хүүний түвшин дээш нь өргөждөг. За бодит үүний түвшин нэмэгдэж байна гэдэг чинь яг нөгөө real financing cost буюу яг санхүүжилт авах бодиттой зардал нэмэгдэж байгаа байхгүй. Ингэчих юм бол компаниуд бол хөрөнгө оруулалтыг сонирхолгүй болоод эхэлдэг. Тэ шинээр бизнес хий, шинээр хөрөнгө оруулъя, шинээр одоо юу гэдгийг капитал худалдаж авъя, тоног төхөөрөмж худалдаж авъя гэдэг шийдвэр багасчдаг. За энэ бол хамгийн хорон үзэгдэл. Өөрөөр хэлбэл засгийн газар зээлжих сан дээр хувийн хвшилттэйгээ өрсөлдөөд байна гэдэгтэй яг адилхан болчихж байгаа байхгүй. Ийм байдлаар орж ирэх юм бол crowd out хийгээд байх юм бол энэ бол илүү аюултай болж хувирдаг. За энийг бас судалсан судалгааны ажил байна. Жишээлбэл Монгол банкны 2 эдийн засагч 2019 онд Монгол улсын засгийн газар төсвийн алдагт орох юм бол энэ дээр шахан гарагт нөлөө явдггүй үгүй юу гэдгийг судлаад ер нь бол явдаг юм байна гэдэг юм дүгнэлтийг гаргасан байгаа. Та бүхэн энэ судалгааг бас энэ доор байгаа description-ээс нь татаж аваад уншаад үзээрэй. За ингээд fiscal policy буюу сангийн бодлогын тест дээр бол мэдээж одоо бүх маш сонирхолтой энэ тест дээр бол бид нар сангийн бодлогын тэлэлтийг юунд хизээ ашиглаж болохгүй вэ гэвэл ерөөсөө энэ сангийн бодлогын тэлэлт нь хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байх юм бол ашиглаж болдгоо байх нэ. Засгийн газрын өртөө байна гэдэг бол дандаа муу зүйл биш байх нь сайн муу хоёр талтай байх нь. Тэгэхээр энийг бид юунд ашиглаад байна вэ? Яах гээд байна вэ гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Өртөө гэхээр л нэг аимшигтай зүйл гэж бодож болохгүй. Гэхдээ бас өртөө гэхээр зүгээр зүйл ч гэж бодож болохгүй байх. Тэгэхээр энийг юмыг наануу цаануутай аль аль талаас нь харж сурах нь бол одоо энэ бид нар зөвхөн CFA-гийн шалгалт биш, CFA-гээс чааш юу байгааг анзаарч сурах хэрэгтэй гэсэн үг.